Мосфильм. Suomi фильм. Зөвлөлт Финляндийн хамтын бүтээл. Инээдмийн болон хөгжимт киноны уран бүтээлийн нэгдэл. Хорошо подняться в облака, Гал асуухаар гарсан нь если смотреть на жизнь издалека. Майо Лисилагийн эзэмнэр төгүүлгээр сэдэвлэн бүтээлээ. На земле бывают приключения такие, ты про них не слышал и во сне. Там живут не ангелы, а грешники простые, потому они милей вдвойне. Как хорошо подняться в облака, подняться в облака. Можно смотреть на землю свысока, свысока все проще пустяка. Жизнь готовит нам сюрприз, и каприз ее закон для всех. Жизнь сперва бросает вниз, а потом бросает снова вверх. Как хорошо подняться в облака, подняться в облака. Можно смотреть на землю свысока, свысока все проще пустяка. Жизнь готовит нам сюрприз, и каприз ее закон для всех. Жизнь сперва бросает вниз, а потом бросает снова вверх. Энэ ерөөсийн бүх маш их болоод өнгөрсөн боловч Либрийн тэр одоо мартдаггүй юм. Эртний Финляндийн бөглөө он Мургасаав суугийн тайван амгалан өндөгөө хүмүүс амьдардаг. Тосгоныхын хэсгээр хэдэн километрийн зайд амьдарсан. Хэднийхээс хамгийн ойрын хот бол Йокки хүртэл бараг 30-аад бай газар ба бараг 3,000 хүнтэй хот юмсан. Либрийн ер бусын ажил хичээнгүй идэвхтэй бас гайхалтай хүмүүс юм аа. Хэрэгчүүд нь чөлөө цагаараа халуун ууранд хамтлаа орно, эсвэл гаансан бодлогосроггүй сонгон хол ойрын сониноосон хуваалцах дуртай. Харин эмэгтэйчүүдийнх нь гол ба бас дуртай сэдв бол тэдний хөршүүд. Гэхдээ ярих хэрэгтээ зөвхөн хөрш эмэгтэйгийн хөлнөөс нь толгой хүртэл авч хэлэлцэж зогсохгүй, мөн хөршийнхөө үнээх хүртэл тодорхой хэлэлцэх дуртай. Мина, чи манад очлохоор ирсэн чи ямар сайн хэрэг вэ? Та нааш ажил ихтэй юм аа. Юусигийн нөгөө үнэ хээл авсан гинлээ? Ямар үнэ? Хар үнэ нү? Тийм ээ, хар үнэ. Юуси одоо бол ганц би хивэрээ юу? Чи юуси ватаныг асууж байна уу? Тийм ээ, тийм тэрийг. Одоохондоо ганцаараа л байгаа. Эр хүн эснэргүй байх хэцүү дээ. Явж кофега цаанцгаая. Кофе уучихвал сайхан л байна. За, сайхан кофе ууцгаая да. Шүдэнтэй олдгүй. Хөөе, шүдэнд чамд байна уу? Гэрт шүдэнд дуусгаад байхад хорхир адлагантаад байх юм. Согцоо байгаа юм уу? Үгүй эгүй бүр амсдагчгүй. Уухай болоод 10 жил болж байна. 10 жил үү? Тийм. Яг 10 жил болж байгаа юм байна. Юуси энэ хоёр согтуудаа нөгөө тэнэг тэрэмжнийг додоод дараа нь 4 үнэгээ өгч хэрэгээс мултарснаас хойш дахиж амсахгүй гэж андгаалсан юм. Тэр ч ястаа гой зодон болсон шүү.
Тэрэмчин яалаа. Бүгдийн инээдэг бараа тайчихаагүй юу? Хэдэн хаврага хугалуусны төлөө бөө шуугаан тарж үлээ. Тэрэмчин тэдний шүүхэд өгнө гэж айлгаад энэ хоёр хугарсан хаврагын тоогоор үнэ өгч салсан штэ. Тэрнээс хойш гашуун ч юм амсгаа болсон. Одоо миний ихлайн уусчуухта болгоомжтой явдаг болсон. Хөөе сэрээч манад шүдэн заалга чи гарч хөвярныхаа шүдэн залаад ирээч дээ. Али энэ үгээр жилсээд авъя. Али би өөрөө. Ихлайн. Ингэж цохолохтой яах вэ? Ингэж цогтөг байхгүй юу? Харж. Чи намайг айлс галлаад ирсэн үү? Тийм ээ, тийм. Гараа шүдэн залаад ир. За тэгвэл би гарлаа. Дараа нь эргүүлээд өгчин гэж хэлээрээ. Өнөөгч нь гал олж ирэхээр явчихлаа шүү. Тэглээ. Ингэж л өчөөхөн шалихгүй юмнаас бүх юм ихсэн юм да. Манай Голбаатар Ихлааны гэрт шүдэнс дууссан байжээ. Хамгийн ойрын хөрш хөвярны хүртэл ердөө 6хан бэр газар. Замаатчдын тулд завьяар нуур гацх юм уу? Эсвэл ойгоор явж болно л доо. Харин манай Баатар тойроо замаар явахаар шийджээ. Тэр өдөр Ихлааны замыг сонгоогүй бол тосгоныхан одоо болсон мартаж чадахгүй байгаа тэр явдал болохгүй байсан. Сайн уу Ихлай? Би чамтай уулзахаар танах руу явж байсан. Би гэрээс гараад явчихлаа л да. Тэгвэл би заавал танах руу дахиад явах хэрэгтэй. Ингээд чи юм хайцж байгаа юм бэ? Хөвярных руу. Тэднийх рүү хөвярныхаас охиныг нь гойж өгөөд хэлэх гэж явсан юмсан жаа. Чамтай ярих чухал юм байна. Чи ингээд таашаа явж байгаа гинэ. Хөвярын өвгнийх рүү. Өвгнийх рүү юу? Тийм ээ тийм. Манай харууны хэл авсан шүү дээ. Ингээд надад орчих бүсгүй цаагуурч нь байна уу? Бодхол хэрэгтэй. Аваач хөрөөрний охиныг магтцаагаад байх юм байна шүү дээ. Тийм үү? Их ажисэг үсгүй гэж юм байна. Аваач нөхөргөө хүн бүхнийг л магтдаг шүү дээ. Охиныхаа энэ мянган мак нэг үнэ. Бас элдв төр өгөх юм уусаа. Эхнэрийн энэ хэрэггүй дээ. Дараа нь энэчтэй ирсэн ч гэж бардам наад байх үз. Зоми явлаа. Хөөе. Ихлай. Чи нэг л эднийхэр орох юм бол охин яриад үзэл би яасан дээ. Чи л өвгний охиныг надтай гэрлүүлэх гэж хөөцөлдөд байгаа үстэй. Яг ч болно л да. Харин над чи хүн бэрг багч арай хайш юм дээ. Чи ордоод үзэлдээ. Би эдний охиныг нэг их сонирхгүй байна л да. Гэхдээ чиний урмыг бодоод байгаа. Чи ямар ч байсан яриад үзээрэй найзаа. За би ордоод үзье. Ихлайн өвгнийг бараг хагас цаг суулаа. Бэрг багт хоёр өрнөд тийм ч амар биш байжээ. Эцсийн тухайлбал Ихлайн энэ нэг асуудлын хоёр тохиромжтой зөв өгнүүдийг оллоо. Тонныгахан хэл хайж Юсигийн харууны хэл авсан гэсэн. Юсигийн моорног сүүлээ өргөцгөөд бас 15 сарын үнэ дэлэнгэнд авах их сүйтэй байгаа гэсэн. Хамгийн гол нь Юси тайжигач хэлтэйгээ хийж амар идгээ байсан шүү дээ.
Тэгээд юусээ дахиж гэрлэх гэж байгаа юм бэ тий? Тийм ээ, тэр гэрлэх гэж байгаа. Гэхдээ танай охиныг даахгүй л одоо. Тэдний шиг айл эзэгтэй болж хүсэлтэй өсгөөч юм маш олон байдгийн шүү дээ. Охин минь, чи зочиндоо хоол бэлдэж дайлахгүй яасан би? Энд шинхэн дамх байгаа. Нарубленный табачок. Угощайся. Зүгээр дээ, надад миний тамхи байгаа. Угощайся, угощайся. Бата. Ничего. Гости принимали Өвнийг зочноо дээд зэрэг дайлж чайлан Ихлайны бэр гохыг тэс чадан хүлээж гэж байлаа. Гэвч Ихлайн өөрийнхөө найзыг л мартсаар байлаа. Манай Юсич гайхалтай уралдааны ямартай шүү дээ. Миний найз морь маллахтаа сайн шүү. Манай Юсич ямар ч мал амттай зөөлөн харьцдаг сайн хүн дээ. Морь ихнэртэйгээ адилхан хайрлана. Манай Юсигийн бэлдсэн мах 100 ч юм уу гэж байхгүй шүү. Не переводится даже летом. За би ч явъя да. Ну, мне пора до дому Гэртээ харъя. к своей Эхнэр Аннад очих минь. Тут все опешили. Хэлсэн гэрийн эзэн сандралдав. Тэдний горилдог талаар болж Ихлайн зүгээр ярихмаа олж ядсандан Юсиг магтсан гэж юу гэж гайхацгаана. Харин Ихлайн гол юм хэлэх гэж төвсөн эвэр л байсан ба одоо л нэг зориг оров. Самые главные слова. У меня ж бабай. Ингээд би ажил ярих гэж ирсэн хүн шүү дээ. Танаа охин Юситэй гэрлэлийг зөвшөөрөх болов уу гэж асуух гэсэн юм. А теперь для ясности дела мы должны... Одоо би гол сэдвээсээ жоохон хазааж та бүхнийг бас нэг баатартайгаар танилцуулъя. Энэ хүний нэр бол Тахво. который сейчас Ойлголчин хүн дээ. в своего очередного Тахво одоо нэгэн захиалгчийн дэвт байгаа бол ердийн хийдэг ажлаа л хийж байгаа юм. За сайхан боллоо. Чи юу? За тэгээд сони юу байна да? Новенького? Да вот зашел узнать, не согласились. Та надад нэг юм аяад өгч чадах уу гэж асуух гэсэн. Нет. Үгүй дээ. Так вот. Би чамд өмд ойхоор танад очиж чадахгүй. Так Яа тэгвэл би энэ хотоос явхаар ч хийсэн. из этого города. Уйдет. Би явахдаа замаар тоос татуулаад авхаад л алга болно доо. Вы что, Кеннон? Та үнэхээр эндээс явах шийдсэн гэж юу? Тийм ээ тийм. Би эндээс явна. Уходит так. Тийм ээ би шийдсэн би эндээс явна. Собрался. Би липч так очиж вот. хуучны А амаргуудтайгаа это теперь уулзсан. своих бывших Ойлгож байна. зазнобушек. А ну-ка, За маа. гладь, Нэг болгоод баг чтобы в твоей чиний наад толгой голове багчсан что-нибудь ухаан нэмэгдэг. прибавилось. Ох, и крепко. Ямар хатуу юм бэ? Ну так ведь Над чи хүнийг унахын тулд такое ийм л хатуу байх ёстой доо. чтобы валить с ног таких людей, Тем как ведь, Нахва да? Кеннона. Говоришь, Чи вот в молодости... залуутаа нэг удаа гэрлэх гэж байсан гэлөө. Именно Тийм так. ээ, яг үнэ. И подумывал, Би залуутаа Анна Лиза гэдэг нэг бүсгийг харж явдаг байлаа. который Гэтэл тэр маань Ихлайтай гэрэлчихсэн. Ах, вот о ком ты подумал. А ты Чи известно? маань харж явдаг байсан гэж юу? Довелось, так знал бы. Ну это Чи Анна таньдаг үлээ? Үгүй дээ, таньдаг байсан бол танихгүй яах вэ? не хей, Яагаад те Мартин өвгний охин шүү дээ. Хийхийнхэн ч биш үү? Хийхигийн ахын охин. Тийм байлгүй дээ, би бүр гайхаад байсан. Тэгэд би тэр бүсгүйтэй гэрлээ гэж боддоос тэр муу царай муутай Ихлай надад урьдчихсан юм. подвернулся этот Ихалай, Гэхдээ урод, каких мало. Эхтэн тоохоо намайг Теперь торжественно
хорвоогийн нөгөө өнцөгт очсон ч Аана минь намайг олоод ирнэ гэдэг би үргэлж итгэлтэй байдаг. Его Гэхдээ мэдээж Анна, Лиза. Ну как нөхрийг ты өхөнд понимаешь, өгдөгтэй. Николай? Тэгэхээр өвгнөөхөн зөвшөөрсөн биз дээ. Би тэрнийг зөвшөөрөх нь мэдээд байсан юм аа. Ямар ашигтай айлд эзэгтэй болж очих гэж байгаагаа ойлгохгүй тэнэг үсгүй тэр биш. Манай энэхийн хүүхнүүд ер нь бүгд ухаантай шүү. Амьдрах ухаантай байна гэдэг том урлаг шүү дээ. Бас халуун ууранд төв ороход үнээс их ур ухаан шаарддаг юм да. Для этого требуется еще больше ловкости. Тийм биз дээ. Юси, Юусе интересно, тэнгэр есть ли манай шиг халуун уур байдаг болов? на небесах? Я думаю, им Тэд ч бас ууранд ордог л байлгүй. завтра поедем, Маргааш хоёулаа хот орж хормынхаа купим бэлэгнүүдийг бэлдэх заванга өөр сонин юу байна харна да. вкусней. Ихлэ энэ гал аваад ирнэ гэчихэд яагаад алга болчих вэ? Зоогнаас цог хайх хэрэгтэй. Үдээ цог үлдээгүй байлгүй дээ. Бүгд унтраа байд. Юу ч гэсэн харьяа юм үлдсэн байж магадгүй. За, сайн харъя шүү. Сайн хараарай. Нэг оч байх шиг байна шүү. Аль юу? Гаргаад ир. Хин чам шиг ингэж үлээж ирсэн юм би. Денег мне хватит на подарки? Сүйт бүсгүүдээ бэлэг авах мөнгө хангалттай байгаа. Өнгөн дарс авах хэрэгтэй шүү. Шаад чин балгах дуртай. Тэр зүүнэн шүү. Хотоос бас нэг сав худалдаж авч байхаар дарсхийг сав аваад явъя. Ихлай, чиний санаж байна уу? Неужели Энэ нэг банкн байх шиг дээ. Мөн шүү дээ. та самое, что осталось? Тэр читэй зодтол бид энэ банкнаас ууцгаасан биз дээ. Тэгээд яагаа? Нет, хорошо, мы его тогда... Тэгэхэд аюулаа тэр мууцаж мөн сайхан болгосон шүү тийм ээ. Ээлээд яах. Коровы пришлось отдать. Гэхдээ хавиргыныхын төлөөсөнд дөрвөн өгсөн шүү. Суутай зодон болсон доо. Тэрнээс хойш тийм зодон болсонгүй дээ. 10 лет назад, друзья, 10 жилийн өмнө энэ хоёр найз арх хамсахгүй гэж тангарсан байжээ. но сегодня Гэтэл өнөөдөр гэнэт өнгөрсөн дурсан сансан хоёр найзын сэтгэл догтлоод эхэллээ. А что, там еще чего-нибудь осталось? Номхон дотор юм үлдсэн байсан уу? Шавхрууд байгаа. Куда бы девать? Энэ шавхрууд одоо хаашин далдаруулнаа. Куда бы только есть? Хани А может, эту энэ дрянь орыг асгачул яасан юм? можно и вылить? Асгасан ч яах вэ? Өөмөдгүй мөр. Өө зайлчи. Слушай, Ихалай, Хой найз. я так думаю, может, Хоёулаа зам гарах юм нэг датчул яасан юм. пошел в пустой вот Энэ донхоо хоосолж чад привезем еще вина. дотор нөгөө шин дарс хийгээд ирээ. Если ты хочешь, Чи умаргаа бол уусан ч яах вэ? можно и выпить. Несколько глотков. Хэдхэн болгоход
ухаан алдахгүй байлгүй дээ. Энд ердөө хэдхэн болгол үлдсэн байна шүү дээ. Энэ Николай нь хаашаа алга болчихдаг байна. Ийм ойрхон гацхаад ингэж оддгоо л хүн дээ. Ямар нэг юм болсон болов. Жолго руу унчхаагүй л байгаа да. Манад хоёрын хооронд унчхаар тийм жалгагч байхгүй дээ. Тойроо замарч авсан билүү хий мэдхүү. Роза авгаараа тойроо замаар яваад ангал дунаад яасныг санаж байна уу? Нэрэ тэгсэн шүү. Чиүр нэнд байж бай. Би Хөвяаны өгнийх рүү явлаа. Нөгөөч нь үнэхээр нөхөнд унчихсан байгаа юм шүү дээ. Би яа дэрээ. Гол нь тэднийхээс шүлэн заахаа мартваа. Дахир хоолойгосгүй. Тэгвэл Өвгөн охиныхоо инжинд олигтой юм уу бол бүр харамсах юм алга да. Үнэн хэлэхэд би залуудаа Кайса Кархатурт санаатай юм шүү дээ. Вот юм. Бас тийм санаатай байсан байна. Тийм ээ, санаа байсан. Гэхдээ тэр үед надад хувийн аж ахуй гэхээр олигтой юм байсангүй. Стояй. Тэгээд би тэр үед талигач их нэртэйгээ санамсалгүй учирсан. Давид та хоёроо Тийм ээ. сайхан хүн байсан шүү. Талигач маань хосгүй бас овоо хөнгөтэй байсан юм шүү. Харин Кайси Кархатур бол үнэхээр сайхан хүн байсан те. Тэр маань ч тэгээд нөхөрлөж гасан одоо Йокед амьдарч байгаа. Йокид амьд юм уу? Йоки ехали наши герои в то же самое Ингээд хоёр нь Либерч Йоки руу явах яг энэ оюутсан тахва Йокигээс Либер руу явж байна. Энийг харал та. Дахуу ирж юу? Ямар сайн хүмүүс вэ? За сайн байцгаана уу найзуудаа? Би энэ хүнийг сайн санахгүй байх чинь. Энд чинь нөгөө дахуу мөн үү? Как будто Тахо Кеннонен. Он сам. Дүрээрээ мөн байна. Энэ чухамтэн намайг Анна Лизатага хөрөмжлөх гэж байхад эхнэр юм хоёр гүйдэг байсан шүү дээ. Не на этот парк. Энэ бицгойлч нүү. Хувийн охины хойноос бас эргүүлж байсан юм. Бас явган гэлдэж явна. А вот Номдогч Паулус дандаа явган даянчилдаг байсан шүү дээ. Пешком странствовал. Что несешь в удилось? Наад бодолтой чи Все свое добро. байга бүхрэнг аваад явж байгаа нь юу? Вот что Чи дахуу хэн миний хэлхийг сонс. Гой. Айд болцоо. Ихлаач чи яаж ийн одоо бол Энэ мөч чухамт миний эхнэр эргүүлдэг байсан. энийг одоо оролдоод хэрэггүйтэй явцгаа аливцоо. Чиний гэрт хэн идэгнхийг чи харнаа гайгүй. В моем доме. Хөө. Зогс та хоёр хаашаа явж байгаа бэ? Америк руу явж гэнэ гэж хэлж. Юу чи Америк явах гэж байгаа юм. Би найзлан Йоки хүртэл гаргаж игнэ. Би ч самт Америк явж гэж магадгүй. Если меня черт потянет. Бурхан минь. Ихлаа жийч тэгээд эхнэр орхоод явж байгаа юм уу? Видишь, что я ее бросил. Намайг эхнэр ажиглах гэж хэлж. Найз маань өгшөө ихнэр хайсаа Америкт очиж залуу ихнэр авна. Ладись там лес. Чи либерачуд бүгдд нь мань төрчихээрээ. Бурхан Америк явна гэж байна шүү дээ. больше всего на свете Вилли Худ Нийлгийн хамгийн дуртай ажил бол хүмүүс сүүлийн үе мэдээд байгаа. Хүмүүс тэрнийг хамгийн шодрог хөдөлж гэж үздэг. Шодрог хөдөлж хотлоо хэлэх бол жинхэнэ үннийг хэзээс нуухгүй тосгоныхан тооцдог байна. правды. Чи шин сонин сонсноо. Саад юуси чинь Америк явах гэж байна. Баясан сав үнэ малгаад бүх юм зарчихсан юм баха. Ну и никто Сайн не дэд плакал. бас ихлаа найзынхаа хамт явж байгаа бүр сайн байна уу? Проклятый Тэнийгүүт Николайна. Юси уже давно там с одним... Юуси Америк байдаг танилтайгаа олон жил захидлаар харилцсан гин. Тэгээд таатах нь Америк төрөөд цалин өндөртэй ажилд оруулж өгье гэсэн юм ах. Америк сэргэлэн байж эцтэйгээ залж чадах юм бол үргэлж хангалттай орлого олоод байж болдог байхгүй юу? Тэгээд юуси бодож явахаар шийдсэн гин. Харин Ихланд тэрийг Йоки хүртэл гаргаж өгөхөөр явсан. Гэхдээ Ихланд ч бас хамт Америк явах хамттай байлээ. Тэгвэл хоёулаа тэндээ үлдэх үстэй. Америк явахаар болсон гинөө.
Хой. Хой. За бац. Инх чи чинь одоо Исландийн хууч ихнэр болж таарах шиг дээ. Инх юу болсон юм? Танай нөхөр чинь ягаад гинт Америк явах болж байгаа юм? Юу? Та сая юу гэж хэлсэн бэ? Нөхөр маань хаашаа явсан гинэ? Америк явсан гэв. Тэр надад юу ч хэлээгүй шүү дээ. Тэгээд хэр удаа явна гэж байна? Удах уу? Удахгүй байлгүй дээ. Тэр хүний замын хөвзөө урт хэн урдсан таах билээ дээ. Сони юм а тэр яхаар гинэтэй Америк явах болчдөг байна. Яагаад гинэ тийшээ явах болчих вэ? Энэ хүний юу бодож явдгийг хэн тааж хэлэх вэ? Эсвэл нөхөр чинь өөр аанна лизэг хаахаар явсан юм билүү? Анну Лизу. Анна Лиза хиндэ нэгдэн сандарсан боловч нөхөр нь жадаг нөхөн дунаагүй харин ч нэг сэтгэл намарлаа. Харин Америкийн тухай Анна маш бүдэг төсөөлөлттэй байв. Находится Америка, она имела самое смутное представление. Заашгүй дээ. Даханд хийсэн бас бүр өмхөрөг төглөө. Хурдан шүнзээ өгөөд. Бурхан намайг өршөө. Миний ой санамж уу? Би шүдэнсний тухай таг мартчихаж. Ийм хүүтэнгэр чи яаж амьдрах болж байна? Чиний нөхөр чинь тэгээд хаана вэ? Хаана байгаа? Тэрний тухай ямар нэг юм олж мэдв үү? Сайхан мэдээ те. Нөхөр маань нөхөн дунаагүй юм байна. Тэр Америк руу явчихаж. Он в Америку уехал. Америк руу юу? Зүгээр л ингэж гинэт яваад өгч байгаа мó. Гэр орон бас ихнэрээ хаяад уу? Чиний тэр их лайн чинь ястаа өөдгөө хүн байна да. Тэр хэнийг ч хаяагүй эргээд ирнэ үсттэй. Мөн ирэх байх та. Чи ингээ билевсэн ихнэр болох чинь энэ ихнэрээ хаяхаар шийдсэн эрэл Америк явдаг юм. Нөхөр чинь чамаас залхаад Америк яваад өгсөн нь чамаас л болсон байна да. Эсвэл чи нөхрөө зоддог байсан юм уу? Би нөхрөө хизээ зодж байгаагүй. Хизээч үгүй гин шүү. Өчигдөр хүрлээр цохоогүй илүү чи. Хэрвээ тэрнээс болоод надад уурлаад Америк явахыг мэдсэн бол би хизээч тэхгүй байсан. Чөтгөрөөл нөхрийн чинь толгойг эргүүлсэн бололтой. Бурхнаа шүтгэхгүй амьдрах ийм л юмд хүрэгдэг юм да. Раз мужик зашел в кабак, шляпа на затылке, вдруг откуда ни возьмись, чертик из бутылки. Черти что из водку мальчик, не было печали. Мужика вы только гляньте, черти накачали. Вот пришел мужик домой, в дверь заходит города, а жена его ругать и послала к черту. Черти что из водку мальчик, не было печали. Мужика вы только гляньте, черти накачали. Что тут делать, как тут быть? После бурной стычки он поплелся к кабаку, к черту на кулички. Черт, что из боку мальчика не было печали. Мужика пошли накачали. Он опять пришел к жене, с ней дружить желает, но жена его к чертям снова посылает. Черт, что из боку мальчика не было печали. Мужиков вы только гляньте, черти закачали. Так и ходит до сих пор он меня дорогу. Тут не то, что человек, черт сломает ногу. Чи ч зогцгоо юу? Үгүй. Чи тэгээ яагаад хоёр оролдоод байгаа юм бэ? Би хоёр одлоогүй би цоо ирүүл байна. Тэгвэл би ч бас ирүүл байгаа юм байна. За давхад байгаарай.
Ямар чөтгөр нүүрл болгодод байна. Хүмүүс ийм сайн зүйл хаанаас авдаг юм болоо? Мэдхүү? Өөртөө ургуулдаг байж болох юм. Сайн зүйл байна шүү. Бараг хурц идүүлсэн болох юм. Бүх төмөр байх чинь. Тийм л байна. Бүгд их бүдүүн төмөр байна. Ийм өрөө бодж олж байдаг энэ цагдаа нар мөнгө ачин хүмүүс шүү. Эсний оронд бидний халуун өрөөр хийчихгүй дээ. Хэлээд яах. Энэ газар өнгөрч байхаар халуун ууранд орсон бол сайхан байхгүй юу? Тэгсэн бол ийм хажил удах зэрэг гарахгүй шүү дээ. Энэ сүрэл худалж авах ч хэрэг байхгүй. Бид ч одоо халуун уурны бандан дээр хөвтөж баймаар байна да. Яг үнэ. Сүлмүсээ доороод имсаа цаахан удаад өгмөр байна. Ингээд нөгөө чивтэр цотолдог тийм цотол зүгээр үстэй. Аа. Зүгээрээ одоо цаир бол бас. За. Тэрнээс хойш нэг худал өгсөн гэсэн. Тийм. Одоо та хоёрын өчигний тархилын хэлний очрыг олно доо. За босгоо намайг дагаад яв. Нойн цагта танаас юм асууж болох уу? Та аль нутгийн хүн бэ? Киртяс их. Тийм үү. Миний морч гэсэн тэр нутгийг төрсөн л дөө. За төргөл дараа хүлээгээд байна. Тэгээд согтонормод тэрэгтэй хотордог гэсэн. Замын хөдөлгөөний дөрмийг зөрчсөн. Цагдаагийн ажилтны шаардлагыг эсэргүүцсэн. Баримтлахуйд зодон хийж эсэргүүцсэн. Бид ийм олон гэмтгэр хийчихсэн гэж амжихгүй шүү дээ. Би өчигдөр хийсэн шүү дээ. Тэрнээс гадна худалдаачин Пеканы бас худалдаачин ветераны мохлгуудыг эзэлсэн. Худалдаач тэрягны мохлгийг эзэлсэн. Дараа нь энэ худалдаачдад эд материалын хохирол учраас энэ худалдаачин Пеканы, худалдаачин тэрягны, худалдаачин Систяны, худалдаачин Шимяны. Энэ савтаг мөн зааж байна. Чивалито. Мэзэ тэгэхээр таны юуси ватанам гэдэг баха. Таны тус цагдаагийн ажилтны дарамтсан хэрэг нэмэгдлээ. Энэ хэрэг тусгай даргуултай шүү. Юуси чи яаж юм бэ? Энэ цагдаа нар дарга ноёдсон бизнес энгийн ардаг яаж хүсэж чадна? Би тийм биш болдог мэднэ. Баяраа антихлан танд тусгай даргуул намагдуулна. Та төрийн нэхвэрчдийг ба хууль журмыг гүтгэн дарамтсныхаа төлөө шийдгүүл болно. Юус. Смотри. Шинийг хардаа. Неужели эти Энэ жоох юмнаас тэгж их согтлоо гэж үдээ. Энэ гайтал огноос бол энэ хараад ицсэн доо бидний ийм байдалд хүрлээ. Яста гайтал ог. тварь! Наверное, тут Чөтгөрлүүдний толгойг эргүүлчихлээ. без нее Энэ бүгд чөтгөр оролцсон байна гэж байхгүй. Яста дэх шиг боллоо.
Биднийг торгосон тэр дарга мөн бүдүүн гэдэгтэй золиг байсан шүү. Тийм болоод тарж байхгүй юу? Поэтому... Тэр том бүжиг дүүрэх хэрэгтэй биз дээ. Бидний хийсэн тэр бүтэн нэг цаг тооцсон шүү. Целый час. Бид хоёр тийм их хийх боломжгүй л дээ. Одоо нэг цаасгүй үлдлээ дээ. Ни одной марки не остался. Йоси! Юуси туслаарай. Туслаарай! Туслаарай! Туслаарай. Алив тэр сүрлээс бариарай. Би ч юм туслана, туслана. Тэр За, одоо оройдсон. Вы не разглядели, Юу хүмүүс байсан юм бол та харж амжаагүй юу? Да те, что... өчигдрийн талбай дээр зодон хийгээд байсан хоёр л юм лээ. а теперь их к тому... Тэр хоёр тэнэг одоо бас живчж байгаа юм биз дээ. Ох уж эти... Энэ гипер тусгных нь хэцүү хүмүүс шүү. До каких же пределов Яат энэ байдлаараа раскинется город? хүрээгийн их тэлгшинчтэй шүү. Если он и теперь то да. тянется вот, от Тэндээс канавы до другого тэр хүртэл своего края. үргэлжиж байна шүү дээ. Хватает. Тийм шүү. Если все... Маш олонтой. И получится... Энэ олон байшин бүгдийг худалдах бол авсан бүх мөнгөө цуглуулад Пожалуй, не одного... ачиг гэвэл ганц морж таахгүй их ачаавах байх шүү. Тийм шүү. Место можете сделать, Хөдлөж чадахгүй. а в гору Даахгүй. ни за что. Байрнаас нь хөдлөж байх л да. Харин уулдрууд яасан чи гаргаж чадахгүй шүү дээ. Чуть пообсох. Ингээд манай хоёр найз хувцас хатааж яваад бэлгчгүй, мөнгөчгүй гипер дуугаа боцов. Гэтэл энэ Юсигийн амьдрал том өөрчлөлт оруулсан санамсаргүй учраас тохиолдлоо. Тэр гартаа нэг тороо байна. Верно, Тийм прочел. л байна, нэг тороо байна. Интересно. Энийг тороо юм болоо. Надо его Энэ поймать. дорог барьж авах хэрэгтэй. Тэгээ сүйт бүсгүүдээ бэлэг болгоод аваад очие л доо. Да ничей он, в её Эзэнтэй тороо байвал яах юм бэ? Хинээс бисээ. Ёкит гахаа байдгүй. Хой жаала. Чи энэ хиний хүүхэд вэ? Тэр анийх уу? Наа торооч нь хинийх юм. Хинээс чүшээ. Энэ тороо энд нэг юм хаагаад байгаа. За тэр харж байгаа биз? что ты давай. Би мороо барьж байна. Чи очоод торог бариад.
Энэ тэрхийг зөвшөөрнө үү? Таны өнөөдөр судалж явуулсан либер тусганы хоёрыг сайн нуурж ивчлээ. Тэд яхаарж ивчдэг вэ? Как утонули? Би мэдэхгүй. Не могу знать. Яагаад? А это, между Шиний прочим, нөгөө не твои живсэн хүмүүс тэр биш үү? А? Так Тийм байна. утоп. Живсгэрчүүд мөн байна. Ведь они вроде... Эд чинь амьд юм биш үү? Не могу Би мэдэхгүй ойлгохор дараагаа. Яагаад? Бурхан минь. Энд чинь одоо юу болж байна? Айлын хашаанд юу хийж байгаад яринчид вэ? Би та нарыг нэг сайн хашлагад үе гайгүй. Одоохон цагдаа нарыг дуудаад өгье доо. Өгдөж байна штэ. Мусан дээрэмчид бусдын хашаанд орж ирнэ гинэ. Бурхан минь. Намайг өршөө. Энэ чинь юу си байх шиг дээ? Юу си? Кайс. Гарахуутаа. Тийм ээ, би мөн байна. Ийслай, энэ чинь бас чи юу? Тэгээд чинь хаашаа мөн баг шивтэй. Энд амьддаг гэдэг үү? Энэ манай тороо байгаа юм аа. Муу цажиг цугтаагаад болдгоо. Тэгээд хойноос нь хөөж танаа хашаанд ороод ирчихэж. Миний харахыг санаж байгаа үстэй. Тэрний тороо байхгүй юу? Аль наашир ямар хөөрхөн юм бэ? Манай либерийн торой. Миний хамаатан л гэсэн үг. Чи нөхөртэй хамт амьддаг юм биз дээ? Ямар хөөрхөн торой вэ? Би энэ ганцаараа амьдардаг юм аа. Бэлгэсэн хоцроо жил болж байна. Тийм үстэй би. Значит, Тэгэхээр нөхөр чинь өнгөрчихсөн юм биз дээ? Нас болчих. Тийм ээ, өнгөрсөн. от какой... Нөхөр чинь ямар өвчнөр өнгөрчихвөл зайлгууд. Жирийн л сүлдээ өвчин байсан байхаа. Ядарч дорооцоор хагаад явсан та хөөрхөн. И, наконец, совсем помер. А что же он? Тэгээд тэгээд Ночью шөнө явцгүй эсвэл өдрийн цагаар өнгөрсөн юм уу? дневное время. А это был... Тэгэхэд шүнж биш, өдөрч биш байсан. Өөр ярил юм да. Өөр иргэнэ. Ямар хөөрхөн амт юм дээ чи. Интересно. Ингээд чи одоо хэдэн үнэтэй болсон бэ юу си? Ежели Нэг үргэлжлэн тоолууд 15 толгой юм би. отдельности, то у меня их 15 штук. Юуси маань 15 үнэтэй шүү дээ. Бүр 15 үнэтэй гэж юу? 15 коров. Тийм ээ. Тийм олон үнэтэй айд бас сайн бичрийн талбай байгаа л байлгүй. Тэгж байлгүй яах вэ? Юси Юуси каша хэрэг өгсөснийг анхааралтай ажиглаж суулаа. Харин кашагийн хооронд огт өөрсдөө юм түүн санагдаж байна. Юусигийн каша хүсэх эртний хүсэл дахин хүчтэй дүрсгийлээ. Наверное, Танай инновашн их хүнтэй байх та. Да, люди говорят... Ойлгохтойхон заасчихвал илүү үнд хөрнө гэж хүмүүс хэлдэг юм. подороже будет. Нэр засаад ямтчгүй овоо өмнө хөш байх шүү.
Тэгэхээр Второй год пошел. өргөчнөө тусаар 2 дахь жилийн нүрээс байгаа юм шиг дээ. Тийм ээ. Танай Йоки манай Либертэй адилхан хуультай үстэй. Хэрвээ хүн өөрөө хүсвэл гэр бүлийн хүн нас орсноос 2 жил болоод дахиж гэрлэх хэрэгтэй болно. Тийм байхаа адилхан хууль тавьж тех тусмаа манай хаан бол Либерийн хүн л дээ. Тэгвэл ойлгосон. Яг адилхан хуультай юм байна. Тэгвэл хаашаа чи шинэ нөхрийн тоодох цаг болж дээ. Орчин энэ хөлөөргөө хэцүү байгаа юм шүү дээ. Зүгээр дээ. Элдмийн тэрмийн юмнуудаар зай бөглж ахаар ил хөл оргоод байж байсан нь илүү дээр. Юсэлдэ. Чи яагаад юм бэ? Ингэж болохгүй шүү дээ. Аль байж л та. А вы что, в Та хоёр Йокид тороогоо заах гэж ирсэн хэрэг үү? Үгүй дээ. Би танай Йокид бэлгэсэн бүсгүй Кайсагийн минь дамрыг бас мэдээд гарыг гэж бодоод. А как твоя жена? Ойлголоо. Ингээд ихнэр чинь сайн байдтай юу юм? Ой, там здоровье. Она Юу сайн байх юм. Тэр юм ихтэй айлгч булшинд орсон шүү дээ. Тийм гэрээ минь. Да. Остался. Тэгээд найз маань бэлэвсэж чатарсан доо. А ведь в его Одоо эдний дэмгтэй хүний гарал дутаад байна. женские руки. Тийм дээ. Тийм их үнэтэй айл ганц би ир бүгдийг амжуулах гээд хэцүү л байдаг байлгүй дээ. Юси вам. Юуси гэр орноо нэг эзэгтэйтэй болохыг маш их хүсэж байгаа. Ничего. Бид наашаа ирж явах замдаа Юуси над юу гэж хэлсэн гэж Кайса бэлэвсэн бочоод надтай гэлхийг зөвшөөрдөг нь мөн сайхнаа гэсэн шүү. И согласилась бы выйти за меня. За болдоо чи тэгж тоглох хэрэггүй. Тоглоом бишээ үнэн. И надо же Хамгийн ажиглалтай нь яг тэр өдөр бас ойролцоогоор яг тэр мөчид Мула гэдэг бяцхан төрцгнөөс Йоки хотод нөгөө Кайса Кахутарыг эхнэр юм болооч гэж гуйхаар партийн гэгчээр бас иржээ. Кайса. Да ты бы села Чи манай Юсигийн дэргэд суул да. За хэрэггүй дээ. Тэг хэрэггүй штэ. За суул да. Суу. Наад чи ганц би юм ихтэй тэнд сухтал болно. У него отчаянная Та ингээд зэрэгцээ суул сайхан харагдж байна штэ. Энэ хооронд ямар ч их юм болж өнгөрөвдөө. Ийм юм болно гэж хэм итгэвэлээ. Я просто Би ч хөвшөрсөн хойноо солиорч явах шиг байна. Пойду отнесу Би гарч тороогон тэрхэндээ тавь да. Тэг. Ой, читгэр авах. Кобыла на Морь ояггүй орчихсан Морь хаана байна? улице. Надад өгстэй штэ. Читгэр гэж. Малгайгаа ав. Алив. Юси. Юси. Гүгээрээ хурдангүй. Тэгээд юу гэж шийдсэн бэ? Би ч надад хаашаа хүүхэд байна. Нөгөө гудамж чинь хаана байдаг вүлээ? Ямар гудам. За яа олж мэдв. Кайсагийн байсан хэд хүрхсэнчтэй байна. Мэдсэ. Все в порядке. Тундайд шүү. 4000 хүрх юм шиг байна. За хоёул ай кофе ууцгаая. За. Зогс. За. Погоди. Ой, хүлээгээрээ. Ой, болгоомжтой байл та. Манай морь хаана байна? Ямар морь вэ? Юсигийн мар. Би ямар ч морь хараагүй. Чи болгоомжтой байл та. Ямар тэнэг зөлгөө. За яв. Одоо тэр хаанаас хайнаа. Ой, ханар манай морийг хараагүй байж. Ой жаада. О чи нөгөө политиканы хүү байх шигтэй. Чи манай тэрэгтэй мөрийг харсан уу? Ямар мөр? Энд ганцаараа зогсож байсан уу? Тий. Тийшээ тэгтээс рүү явсан. Тэр тэнэг мар гинлүүгээ явахгүй. Яхаа өөр тийш явдаг үлээ. Тэгтээ төрсөн байхгүй да. За алив. Хурдан явцгаая. Хүлээ. Хүлээжтэй. Яава. Хоёулаа. Ингэж байгаа тэр морийг гүйснэж байхгүй. Өөр мор болъё. Ядаж энэ морийг аваад явъя та. Тэги. Гэхдээ хэлсэн юу гэх бол Морийг олж чад эргүүлээд энд нь тавьчих юм.
смотрите. Хараач. Что за черт? Юу болоод байна? Мою лошадь уводит. Миний мөрийг хулгайлаад явчихлаа штэ. Зогс! Цагдаа, туслаарай цагдаа. Зогс! Оо сайн байна уу? Энд чи та хоёр уу? Дахиад санхаж явна уу? Энэ хэний мөр вэ? Би мэдэхгүй. Они ее у меня украли. Миний мөр энэ хоёр хүн дөнгөж миний мөрийг хулгайлаад явах гэж байсан. Хотлоо. Би дээрэмч чигардаад байна уу? Чи харалта. Дээрэмч шиг байна уу? Тэнийг минь чи итгэе гээд байна. Чи яаж байна? Аль болцгоо. Чи бас дуугүй бай. Ан морь аваад эндээс явцгаа. Харин та хоёр намайг дагаад яв. Хаашаа? Хэсэг дээр очилаа. Приехали. За өрөөд ирлээ. Так вот, значит, Тэгэхээр юм байна Пекками. прощу я твой Чи долг. кайсаг надтай гэрлийг ясаж чадвал би чиний өрийг зайруулж бас дахиад 20 марк өгнө шүү. Тэр болдгоо яах вэ? Скажешь ей, Манай ажилттай гэдэг чи тэрэнд шууд л хэл. в моем доме Зарц нараас илүү их ажиллах хэрэгтэй болно гэдгийг нь сануулах хэрэгтэй. Анхнаасаа бүгдийн үнээр нь ярьчихэндээ. вести дело прямо. Сэтгэлийн юм ихлээд ярьсан дээргүй юу? Задушевные. Сэтгэл гэж юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Что касается моей Харин бидний талигаалчдын ажил муу байсныг л хэлэх байна. она была хилой. Туранхай эцэг хийж байсан доо зайлуу. Харин кайса чирэг өдрөө биетэй харагдсан шүү. Тийм шүү, ажлыг бол гялцуулах байх. Заарцгой. За, та хоёр дахиад алхавраад ирсэн үү? Бас ямар хэрэг тарьж хаа? Опять натворили. Хэрэг хийгээгүй. Бид зүгээр л морин тэрэн суугаад явж байсан. Ехали. Зүгээр явж байсан юм шүү. Тэгээд хаашаа явж явсан юм? А куда? Бид зүгээр л Да мы Хаашаа гинэ? гихтэх рүү бас и были... октоогүй ирүүл байсан шүү. Тэр хэний морилгийг та хоёр мэдж байсан уу? Үгүй А какого Тэний хэлгийг би яаж мэдэх вэ? Морины тохон дээр эзнийх нь нэвчээстэй байх биш. Или под хвостом Тэгвэл та хоёр тэр морийг хулгайлсан байна. крали. Это грязный... би хизээч мөр булгаа хийхгүй. Надад 15 сая өгнө байл. Хэрвээ хэрэгтэй бол би чамайг сүүгээр хангаад байж чадна. На тебя, молодой. Над хүний морийг хулгай хийх шаардлага байхгүй мэдүү. 50 бай болил доо. А это что у тебя там? Чи надад тэр чадвар юм. Тараа. Откуда у тебя это? Тараа гинэ. Наад чи хаанхын тараа вэ? Оцени. Бахан тараа. А он что? Бас хулгайн тараа юу? Вдовок. Гайсаа авгаагаас асуултаа. Наш суп? Энийг бидний тороо гэдгийг тэр хэлээд өгнө. Нам не веришь? Спроси у нее. А в доме Кайса... Харин Касагийн гэрт өөр нэг бэргүү ажил эхэлж байлаа. Гэхдээ гэрийн эзэгтэй партийн ирсэн зорилгыг сайн мэдэхгүй л тэр партийн байшинг нь худалдаж авах тухай ярих юм гэж бодож байв. Ступай. За эхлэе. Манай ажил ихтэй гэдгийг шууд л хэл. Тэги та сая сонссон байдгүй дээ. Партийн өөрөө их ажилсхан болох ажилсхан дүрт өв садад явах навгаачуд араас шогсчгүйгээд гоцчих гээд байдгийг. Заримдаа ирчүүд хүртэл намайг гүйцэтгэв шүү. Тийм. Бас тариад ирэх тухай хэл. Манай партийн гэрт эзэгтэй хөрлөөрөө термины ажилд оролцдог. Гэхдээ мэдээж партийн өөрөө терминд нь л дээ. Молотит чаще всего. Нет уж ты. Чи шууд хэлээ. Эзэгтэй өөрөө тэрнийхээ ажлыг дуусгах ёстой гэж шууд хэл. Я говорю, Тийм шүү. Эзэгтэй өөрөө тариагаа терминд нь. В моем доме Манай гэрт ажилгүй сон гэсэн ойлголт байхгүй. работать надо. Ясаа янгт ажиллах ёстой. Одоо үнэний тухай яар. Теперь говори о коровах. о коровах. Партных 10 сая өмнөтэй. В хозяйстве у Партона. А ежели мне... Хэрвээ надад миний энэ тэрэгний мөр шиг ясаа хайрлахгүй зүтгэдэг эзэгтэйг тааруул, Если поднапрет она, сайлийн үнийг не жалея. олон болгож болох юм. При такой хозяюшке можно будет и побольше коров держать. О лугах говори. Эцгийн тойл Лугах. Тийм. Бэлчээрийн тухай партийн их маш сайхан бэлчээрийн газартай. Останется той надтай парень. зэрэгцээд өвсө хатах эмэгтэйд л тэр сайхан газар өвлөгдөн очиндоо После 300 бухал хийсний дараа ямар ч авгаа шөмжин яваад ханддаг юм да. Завд нэрч шивдэ. За ингээд гол юм хэл. За одоохон тийм болохоор хэрвээ чиний яс чин тэр их ажилд нухлагдвал тэснэрд байгаа бол юмаа баглаад партнтай хамт явахтаа бэлддэг. Жидкий я и да с Партоном в деревню.
Таныг дуугойлгээд миний ажихын ажил сайжрахгүй л дээ. Тэр 20,000 бүгд хэрэгтэй гэвэл би одоо чадчих чадна шүү. Өсөгөр. Та кайсаг харахутаар мөн үү? Тийм ээ би хүн байна. Аныг маргааш өглөө цагдаагийн гутал очих тушаасан байна. Юу болоод байна? Таны марийг сулгаалсан дээр чинь кайсаг харахутаар тэднийг гэрчлэн гэж мэдүүлсэн байна. Ихлаа юусе хоёроо да? Тийм. Тэд өөрсдөө тэгж танилцуулсан байна. Тэгэхээр маргааш та цагдаагийн газар очиж гэрчээ мэдүүлэг өгөх хэрэгтэй. Уучлаарай. Партин. Та цагдаагийн газарт очиод тэр хоёрыг бороогүй. Тэд морийг чинь зүгээр л төр хэрэглэхээр авсан гэж хэлээд өгөөч дээ. Манай либери хүмүүс байхгүй юу? Тэр хоёрыг манад сууж байхад нь морийг хулгайлчихсан. Нутгийн хүмүүсийн бол өөр арга галах та. За яах вэ? Харин дараагийн бүтэнсэн сүй тавьснаар зарлан шүү. Сүй тавьсан час хийлэмдэгнэ. Тэгээд чиний яс тосгон дээр тас хийндэ. Между тем, слухи, что Энэ хооронд UC Ихлайн хоёрын живж өгсөн тухай яриа улам бүр баяжин Либерийн өнцөг болон бүр тагсаар л байлаа. Либерээр сони юу ванда? Либерт гайхан жарлсан аваачудаас өөр юу байх вэ? Да бабьи крики. Харин Йокид элдвийн болсон сурагтай. Ихла юуси 2 модон заваар явж байгаад Ливатанин. нуурн живж өгсөн сурагтай байна. И утонули оба в озере. О, Өөдөө ямар сони мэдээ вэ? Модон тэмэл зүсгэн хэлсэн. Йохит юм уу юм хэлдэггүй баймар юм. Жинхэнэ усаангч байсан байлгүй дээ. пускать на дно. Самый настоящий пароход это был. Тэгвэл усаангч байсан би. пароход, а не дровяная баржа. Тэгэлгүй яах. Самый лучший всех. Йохитийн хамгийн сайн усаангч байсан гинлээ. Пошел на дно, что в воздухе только корма мелькнула. Юуси Ихлэ 2 яаж яваа тэр усонгосон суучихсан юм бэ? Яаж юу байх вэ? Тэр хоёр Америк руу явж байсан байхгүй юу? В Америку. А так и Америку. кончаются такие поездки. В Америку. Пожалуй, надо Тийм ажил тэгжил дуустах учиртай юм да. простить. Харин одоо хөөхий бэлэвсэн хэн Ана Лиза дээр начи да. Арайчтай ийм хүүтийн гэрте амьдарч болно гэж юу? 3 хоног нэг ч галт үлсэнгүй штэ. 3 хоног балга кофе ч уусангүй. Третий день глотка кофе во рту не Чи тэгвэл кофений өөрийг сахараар даруулж ажиллачил да. Потом сахаром бы их заела. Али босоод ир. Одоо гал гаргана. Им огонь. Илүү хурдан эргүүлж чадахгүй нөө? Чаавастай. Али би өөрөө. Холоодох. Я сама. Ичээж. Есть для тебя новость. Залгүй эмэгтэй чамд юм уу дээрлээд. Ты сел, Ихлэн Америкийн харуулсан сууж илдэ. но путь Гэхдээ аялал нь удаа үргэлжлэнгүй явах замд богинохон байж таа зайлуул. Лайдена. Ну и
дөнгөж эргээс хөдлөд давж харахгүй хичээлтэй тулж илдэ. который перепрыгнуть не смог. Вы сказали, Тэгээд давж хараагүй мó? Нөхөр маань эргээд ирсэн үү? вернулся назад? Золгүй явдлаасаа нөхчин далайн гүн рүү Он явчих. отправился на дно моря. Таны яриад байгаа би ерөөсөй ойлгохгүй юм шүү. Хин далайн гүн рүү явсан гэж бас яах гэж явсан юм? Их нэг яриад байгаа мó? Зачем? Яах гэж явсан гэж юу? Танай нөхөр анхнаасаа Америк явах хэрэггүй байсан. Чөтгөл толгойг эргүүлсэн. Усан хугацаар Америк явж ятгсаас бүх юм боллоо. Тэр чөтгөл ихлаа нийс хоёрыг Дьявол и утопил в море. далай живүүлчихлээ. Вот она. Тэр бүхнийг орхиод явчихаж яаж чадваа? Бид хідэж хэрэлдэж маргаж байгаагүй шүү дээ. Бурхан минь. Ихлай чи үнэхээр Америк явах замдаа живсэн гэж үү дээ? В Америку. Ямар амар юм бэ? Харин энэ бүхэн чинь тэгээд үнэн юм уу? Яагаад ихлаа живж болохгүй гэж? Маш олон согтооны үед ийм замаар бурхны шүүхийн өмнө очсон шүү дээ. Одоо ч далайн гүн тангалтай их махны нөөцтэй боллоо доо. Одоо тэр хизээч ирэх ирэхгүй. Хичнээн гашуудж уулаач нэмэргүй. Энэ явдал чиний буруу байхгүй гэдгийг тосгоных бүгд мэдж байгаа. Нөгөө сааны өвгөнийг живж өгсөний дараа эхнэр нойр хүнтэлгэрэлчихсэн шүү дээ. Чи энэ сүднэс авчихгүй яасан юм бэ? Энэ сүлжүүдний өчигдөршин унтсан сүлж яг мөн байна. Тийм байна. Сүлжээ солиоггүй байна. Амжаагүй байх л доо. Не успели Амжаагүй байх. Тэрнээс шинэ дэвш юмар юм аа. подстелили для нас свежую. Миний морь Я вот гихсэл хуучин эзэн дээрээ яваад очив. Хуучин эзэн таниад над эргүүлж өгөх байх гэж би бодож байна шүү дээ. идет ее ко мне. Свинья, Гахаа полный живот. их ухаантай шүү. Тэгэлгүй яах. Энэ дөрөөл биднийг Кайсагийн руу дагуулж очсон шүү дээ. Поросенка мы не Нэрээ тараа байгаагүй кайсагийн гэр хижээж олохгүй л байсан баг та. Тийм шүү. без его помощи. Энэ дөрөө таараг бол Кайсаг бэлэвсэрснийг хизээч олж мэдэхгүй л байсан. И вот странное Хамгийн сонирхолтой нь Либер энэ олон надад явдал бас элдв яриа гачаад байхад энэ айлын хүмүүс юу ч мэдлгүй бас юу ч болоогүй юм шиг охиныхон хөрөнд бэлдсээр л байлаа. Юуси хот руу яваад ямар их удаж байна. Өнөө оройд ирчих байлгүй дээ. Санаа зовлтгүй. Уж будь уверен. Юуси чамд зөндөө олон бэлэг аваад л ирнэ. Юу се дэмэсаа комишаа илнэ. Тэнгэр минь. Таахва ирж байна. Энгэнэ Яагаад өдөлчин таахва? айдсан дахваа юу. Манай хараагүй их утсан юм байна шүү. Али бүх юм хурдан уу? Зүү тавих тухай зарлаагүй байж хүнд мэддээд яах вэ? Хурдан бүх юмаа даалтгий. Хурдлаа хурд. Прячьте, прячьте все. Поставь кофейник, Кофений данхаа гал дээр тавьчих. скорее уйдет. Кофе уучих юм бол түргэн гарах үз. За, эн чин таахва юу да? Тийм ээ би байна. Өөрийн биеэр хүрцэж ирлээ. Төрлөг лифирэ харахаар хүрээд ирлээ. Би лифирт төрж өссөн хүн шүү дээ. Харин одоо эргээд ирлээ. И вернулся. Так, вы Кеннен. Би Люси шиг төрлөг нутгаан орхиод Америк руу явдаг хүн биш ээ. Как Юси Ватана. Чи сая Люсигийн тухай юм хэлвэгүй юу? Та нар юу ч мэдээгүй байгаа юм. Добрый. Өдрийн мэнд. Я говорю, Би юу ярьж байлаа? Тийм. Люси Юси продал. байшингаа бас бүх хүнээгээ зараад Америк руу яваад өгсөн шүү дээ. Чи хаанаас мэдсэн? Да я сам его Би тэрнтэй Йокер самтан таарлсан чинь и Хавайна. Юситэй хамт Пожать его в бас голову. нөгөө Великут
гүзээтэй ихлэ хамт явна лээ. Вилич бас тэр хоёрыг харсан. Юу шиг сайн төрөхгүй гэж миний хэлээд байсан үнэн байж. Дахуу би чам тэрийг Америк чадахгүй гэж хэлсэн баха. Хэлсэн биз дээ аа. Тэгээ юу болсон бэ? Юусын ихлэн хоёр авраг томсон суусан гин. Тэр маш том тэр онгоцонд Америк руу ямар нэг ажлаар явах гэсэн маш олон хүн байсан юм баг. Гэтэл сонгос ингээс хөдлөнгөчөд сүүлэн шарваад 7 гүн рүү яваад чөтгөлөө гэж. Нөхрөн живсэн бол Ана Лиза одоо билевсэн болсон гэсэн үг үү? Нөхрийн живсэн ихнэр бүрэн их билевсэн ихнэр болно доо. Ийм бас байдаг юм аа. Би живсэн ирийн билевсэн ихнэрийн нөхөр нь болно. Вы будете жительницей... Та энэ хотын осон сус кайсаг гэх юмхтэй мөн үү? Мөн байдгүй яах вэ? Чи чимээгүй бай. Би өөрөөс нь асуув. Тэр эмхтэй мөн үсгийг би өөрөөс нь асууж байна. И без ваших вопросов... Хагас эмхтэй хүмүүн л хайрцтэй. Молчать. Чимээгүй бай гэсэн шүү. Кайса Мак. Тэгээ та каша маканан мөн үү? Тийм ээ, тийм би Макананы билевсэн ихнэр мөн байна. Энэ юусч бас миний намайг тань. Знаете ли вы Кайса? Одоо боллоо каша. Та энэ хоёр эрийг таних уу? Танилгүй яах вэ? Энэ хоёр хоёулаа манай липер их. Энэ бол Юси Ватанан, өвгөн Ватанан нөхөө. Харин нөгөө хүн нь Антих Ихлан. Ихланы ихнэрийг Анна Лиза гэдэг. Одчин даахва урд нь Анна Лизатай гэрлэх гэж байсан юм л да. Что вы можете добавить Одоо боллоо. к этому? Та энэгийн талаар өөр нэмж хэлэх юм байна уу? Юу хэрэг вэ? Ямар ч хэрэг болоогүй шүү дээ. За сонсоо. Молчать. Чимээгүй бай. Өөр аматад. Если не Миний үгэнд орохгүй дүүжилчихэн шүү. Тэгээд үзэлтэй дүүжлээчтэй. среди белых... Та хоёр гэгэн цагаан өдөр Партены марыг хулгайсан биз дээ. Та хоёр бол дээр нь хулгайчууд. Яста болоо хотлоогүй төглөг. Да разве не ты? Энэ хоёрыг мар хулгайсан хэрэгээр муутгах юм хүн чинь чи өөрөө биш үү? Үгүй шүү. Тэгвэл энэ хүмүүс хэний марыг хулгайсан бод таарч байна? Эд хэнийс марыг хулгайлаагүй. Гэхдээ эд нар чиний марыг унаад явж байсан биз дээ. Тэгэлгүй яах вэ? Миний марыг. И значит... Тэгэхээр эд чиний марыг хулгайсан гэсэн үг. Баардан танд морой хулгаад алдаагүй гэж дээ шүү дээ. Чи чимээгүй бай. Би авгаа биш, би билевсэн ихнэр. Тэгвэл эд ягаад чиний марыг унаад явж байсан юм бэ? Ехали на твоей лошади! Танай цагдаагийнхнаар тоглоом хийх гэж золигч явахгүй юу? Аа. Цагдаагаар тоглоом шоглоом хийж байсан биз дээ. Ямар үнэхээр цагдаагаар тоглодог вүлээ та? Би танай ирсэн цагдаа нарыг тэр ажилтгийг харах гэж энэ хоёрыг албаар морь хулгайж байгаад үргэлжлүүлээд цагдаа дуудагсан. Гэтэл танай энэ архичд чинь хэн шодрог хүн бас хэн хулгайж хийж ялах чадваргүй гэдгийг бүгд харсан. Та нар хүмүүсийг торгохоос өөр юу ч мэддэггүй юм байна лээ. За. Тэм бач. Энэ партийн та хоёр цагдаа нараар тоглоом тухай хийхийг санал болгосон хэрэг үнэн үү? Это үгүй гэж хэлэхгүй. Не так. Все ясно. Бүх юм ойлгомжтой. Сэжигтнүүд партийн гэгчийн нэрийн ятгалгаар хэрэг хийсэн болгон тогтооглоо. Юуси Ихлан хоёр ямар ч хэмтэр хийгээгүй учраас суллагдаж байна. Они освобождаются. Харин партийн та санаатаагаар цагдаагийн ажлаа дууссан өөрөө зөвшөөрсөн тул баримтлагдаж байна. Он заключается в Таны урдчин мөрдөн байцаалтанд оруулж хорих болно. впредь до расследования дела. Карвелайнен. Энэ чинь жинхэнэ чөтгөрийн үүр байна да. Ямар ч гэмгүй хүмүүсийг торны цаанд хорж байна. Би өөрийнхөө морийг хулгайсан хэрэгээр шоронд суух болж байна уу? Хаашаа юм бэ? Бусад бүх ажилчдын нэгэн адил тахваач бас маш нарийн тооцоо хийх дуртай. Ингээд тахва Анна Лизагийн гэртэж ороогүй байж ирээдүйн эд хөрөнгөнийхэн тооллогыг хийж эхлэв.
Заана Лиза минь чи минь ихлай хүнд ачаанаас ашгүй нэг юм салв. Тэмээд би чамд хэцүү байгааг ойлгож байна л да. Надеюсь, что землю... Ихлай газар аваад явчихаагүй үстэй. Надеюсь, что он тебе я... Бүх юм чамд үлдсэн мэт тийм үү? Тийм ээ, бүгдийг үлдээсэн. Ана Лиза ганцаараа байж чадахгүй гэвэл өөр хүнтэй гэрлэн дээ. Ингээд эзнэр ирэх хүсэлтээр дахаасаа ахуулаад олдоход байлгүй. Которые захотят войти хозяина в этот дом. Танай энэ бүглүү газар чинь ямар байдгийг би мэдэхгүй юм. Вашей глуши... Харин Йокид бол гайхалтай сайхан байшинтай бүсгүйсэл ганцаараа дээвэр суух нь их шүү. Залуус маш ховор. Нет. Санаа Йокид ирчүүд үнэхээр тийм ховор гэж юу? Ховор шүү. Маш ховор. Гэхдээ энгийн бүдүүлэг ардууд зөндөл бийтэй. Харин дээд зэрэглэлийн ирчүүд өдрийн од шиг зоохон. Тэр дундаа ойдчин ирчүүд бол бүр ховор. Не найти. Ганц бие ойдолчин ир бараг үлдээгүй дээ. Стоит дело. Зүү утас нийлүүлдэг хүний төрөөж өргөж мөнгөтэй л байдаг байхгүй юу? Не осталось среди женихов. Ведь когда человек... Ялангуяа баян ноёдод захиалгаар өмд ойдог Кое-что водится. Особенно над шиг ойдолчин брюки. мөнгөөр дасрана гэж огт байхгүй. Значит, вы Кеннон... Махо та баян нотод үйлчлдэг болоо юу? Дэлгүй яах вэ? Насчет... Өмд оёх тал дээр Здорово. би нэрд гараад байгаа шүү дээ. Ана ингээд та зочиндоо кофе чанж өгөхгүй юм уу? Эсвэл танаа их санд кофе байдгүй байсан юм уу? Этого добра. Кофе у нас... Кофеч би л дээ. Харин манад нэг ч шүдэнж байдгүй. Би шингээж халуулж чадахгүй байна. Ты можешь Чи над бүхнийг даатгах. рассчитывать на то, Нэгэнт ийм болчихсон фанс би чиний төсөв тулгуурч нь болоход бэлэн бай. опорой, если на то пошло. Одоо Сейчас. одоо Нате, спички. маа энэ чүтэнцийг ав. Ашгүй дээ ямар сайхан юм бэ? Нэрэл таахва миний төсөв тулгуур боллоо шүү. Тэглээ. Ёстой тэглээ. Таахва бол бидэнд тос боллоо. Таахва бол ирж галтайгаа залгаж амарлаа. Спички нам принес. Слушай, Кеннон, Таахва чи инглээ битгий яарал да. не делай такую сумятицу. Дело не улучшится, если Нэгэнтээ ийм болсноос сунжруулаад яах вэ? Эхлэн хүрээд ирвэл яана. он вернется. Ирэхгүй үедээ үдийд нөхөр чинь Плавает твой бишээ хууч нөхөр чинь загсны одод дотор хөвж яваа биз? брюхи ущипнут. Гэхдээ ана чи бодтой байгаарай. Анна Лиза, ты должна... Би энэ бүглөө ойд чинь амьдрах хүсэлгүй шүү. Не Амьдрахчгүй. здесь, в глуши. Жить в лесу я не намерен. Тут в Энэ хүн зэрэгэлд тусаханд эзэнгүй байшин байна. Тийшээ нүгэд очихъя. Переедем Тийшээ нүхэд юухан байх вэ? Да что ж, Энэ удаа намайг хүчээр тэрсэн чирч аваачих юм байх та. Юу ч хөө хоцрол шүү. Энэ нэрч дор юмнууд олон бий. Таахаа мууч гэсэн ирэх үү? Өөр хин нэгний хүлээгээд яах вэ? Олчин дээр нь тогтоогоод лав. там еще? Өдөлцгөөе.
Юу шээ? тебе не о чем. Ийм ачаатай өвгний гадар өнгөрөх эвгүй юм да. Одоо өвгөн юу гэж хэлнэ? Слушай, поговори с ним. Чи өвгөнтэй өөрөө ирээд уучраа болчихоо. Ямар нэг юм бодож олдоо. Что-нибудь. Скажи, что Ямар нэг юм бодож олдоо. словом запутай дело. Эх ты, За юу сүйт залуу минь бос. Эй, Ихалай, Ихлай. Аа. я давно Би чамаас нэг юм асууя гэж бодоод байсан. А ты тогда Чи тэр өдөр яах гэж өвгнээд ирсэн? за спичками? Галахаар Тийм би. Ты за спичками. Чи чин тэгвэл гал авахаар гарсан юм биз дээ? Ихлай. Энд чи мөн үү? Өвгнийхөр ороод гарцгаая. Аяг кофе уучгаад цаашаа хөдлөе. Юу ч яахэд очоод алгуулчихсан. Я его гадину никак не мог. Би тэр золиг цагдаагийнхантай хамт хичнээн олон өдөр хайгаад жолоогүй. Несколько дней. Харин өнөөдөр би Сегодня өнөөдөр я узнал, что Кайса би бэлэвсэн авгаа кайсаг харахутаар вдова Юшигийн поймала его. толгойг эргүүлж гэртээ авчихлыг олж Тэр мэдлээ. чигээрээ тийшээ зайлаг. Туда ему и Харин дорога. тийм тишээл яг. Юу чи яг гэдэг очоод арх хүнд зодоо хийсэн гэлээ. И дрался. Өвөр тэгээ юу? Так на что же такой Үн забыл танаа их тийм бүтлгүй амтан вашей одоо ямар хэрэгтэй юм бэ? дочери? Өвөр мартагшлаа. У меня к вам Надад нэг бэцэн гойлтой. жена Эхнэр маань танаас шүдэн зуугаад ирсэн юмсан. Тавир дээр байгаа өөр авахгүй юу? А ну-ка. За эцэгтэн кофений данхаа галдаа тавиарай. Анна Лиза чи эцэгтэй дуусал. Вот, говорил я, что она... Анна Лизаг удаан бэлэвсэн явахгүй гэж би хэлсэн мэт те. Она не Одоо юу юм бэ те нүд төрөмхийн дур Анна Лиза ойдлчин хатагтай болчихсон шүү дээ. Ихлай. Тихо. Энэ чинь чи мөн үү? Это бывший их. Энэ бол Анна Лизагийн талигаас нөхөр их лаа. Тийм энэ юм байна. сам Чи далаа живчгээд одоо бас амьдэрсээр байна уу? Их лаа. Юун дагууны болох вэ? Үхлийг ийм амархан даваад гарлаа шүү дээ. Харин тийм ээ үхээд амьсан юм чинь бүгдийг шинээр эхэлж бэлгсэн их нэртэйгээ дахиад ирж болно шүү дээ. ты не Ихлай. Чи битгий ингэж нулимаад бай. уверен. Хөөе. Не позволяй Гадны хүмүүс танаа гэрт нулимаад байна шүү. в Болиулаач. моем доме.
пяль глаза на меня. Чи над руу ингэж харах хэрэггүй шүү. Не пяль. Битгий ингэж хараад бай. Я что тебе сказал? Чи намайг Пяль. сонсч байна уу? Слышишь? Юурин. В твоем... Чиний гит хүн амнээр гараханд Гляди, чиний харалтаа. он уже кряхтит. Тэр хаана? Мо яхлан житх. Николаевна. Би байтал А куда одоо я хайш явах юм бэ? теперь пойду в таком виде? Чи эндээс явж яах юм? Манай хөргөн болоод энэ дэлгүүлт.
Верно. Яг зөв. Какого Би одоо өөр бүсгүй хайхад яах вэ? искать? Танай охин их сайхан охин. Она, Халамжтай кажется, хоть куда. бас царайлаг. Красивая. Май нумдаа. Видали? За А? та нар харав. А? Видали? Тэр Что получил? Ихляны хууль ёсны авгаагаас огт өөр эмэгтэй байна шүү. Чем? Это законная Тийм байгаа курица. л да. И Халайнен. Анализа. Целую неделю супруги не Өвнөр нөхөр хоёр Целую неделю бүтэн 7 хоног хоорондоо юу ч ярьсангүй. такое молчание. Ингэж дөнгөө байх нь Угнетающее действие. үнэхээр тамтай Самого байлаа. Ихала. И он стал Ихлэ сүлдээ бүр шаналжгүй ч. разговор с Анной. Тэр яаж их нэртэйгээр 2 дня он яриа обдумывал өгөх начало тухай этого разговора, а 2 на хоног третий бодсны день эцэст он наконец зориг собрался с духом. орлоо. И все-таки Ньоккид багтаа тэр хорог арай гэж би барьж чадсан шүү. Тэгэж тороо бариад авсан уу? поймал поросенка. Хорог барьж хатараа талигаас маканы бэлбсэх нэртэй гэрэлсэн. Кайса кархуудартаа юу? На ней. Тийм ээ тийм тэрнтэй. Чи чинь яаж байна? Мэ Вот, мэ возьми спички, энэ чүд которые дали өвгнийхээ авсан чүд. Теперь спи. Энэ бүх хугацаанд миний халаас л яваад байсан байна лээ. Во время всей поездки в Йоте. Недаром мне было так тяжело там. Энд чинь ганцхан шүдэн зэвэн штэ. И там. Бас л шатчихж Да. Тийм байна уу? харал да. Господи. Ооххон минь. Энэ ганцхан шатан шүдэндээ сууж хичнээн чих юм болов да. Из одной обгоревшей спички завертелось все это дело. Как хорошо подняться в облака, подняться в облака. Если смотреть на жизнь издалека, то она беспечна и легка. На земле бывают приключения такие, ты про них не слышал и во сне. Там живут не ангелы, а грешники простые, потому они милей вдвойне. Как хорошо подняться в облака. Орчуулсан гомбын оюун чимэг, дууны найруулагч Даваад Оржийн мөнгөн дөш, дуу оруулсан Монгол улсын гавьяац жүжигчин Ёндонгийн цог, Жамсрангийн сүх хуяг, жүжигчин Бужгарын Жоншма, соён гэгэрүүлэгч телевизийн кино алба 2012 он. Для всех жизнь сперва бросает вниз, а потом бросает снова вверх. Как хорошо подняться в облака, подняться в облака. Если смотреть на жизнь издалека, то она беспечна и легка. Божию коровку ты оттуда не увидишь, не заметишь маленький ручей. Люди не обидят, и людей ты не обидишь, с высоты не видно мелочей. Как хорошо подняться в облака, подняться в облака. Можно смотреть на землю свысока, все проще пустяка. Жизнь готовит нам сюрприз, и каприз ее закон для всех. Жизнь сперва бросает вниз, а потом бросает снова вверх. Как хорошо подняться в облака, подняться в облака. Можно смотреть на землю свысока, все проще пустяка.